Амар хэцүү штэ. Дахиж 10 жил сурахгүй. 10 жилийн хооронд дахиж хийж чадахгүй. Их болор дүү битээр өнөөдөр салхилж байна. Тэг өчигдөр аягүй ихгүй бороо орсон. Чи ер нь бороо орсныг өчигдөр мэдсэн үү? Мэдсэн. Тэнгэр дуурайд л бүр мөндөр орсон шүү дээ. Тэгсэн. Сайхан 100 бодох шинжтэй. Тэгээ аян болвол мөрөөдөл хандив аян болвол маш амжилттай сайхан явж байна. Тэгээ манай дорны сайхан говийнхан маань хандивт маш сайхан нэгдэж байна чадах ядахаараа. Ер нь бол хандив аянаа 6 сарын 20 гээд ерөөхдөө тасалчаал гэдэг байр суурьтай байна бид нар. Тэгээ яг одоогоор бол 40 сая төгрөг хандивт болвол бүрдсэн байна. Тэгээд манай их болор ер нь хандивт нэгдсэн хүмүүстээ гоё баярлалаа гэж хэлье дөхөө. За хандивт нэгдсэн хүмүүст маань маш их баярлалаа гэж хэлье. Тийм тэгээд манай их болрын ээжийн нутгийнхан болон заавар тэгээд сайн шантгатын хүмүүс бас сайхан нэгдлээ. Тэгээд одоо гэхдээ хандив тодорхой хэмжээнд одоо мөнгө бүрдсэн ч гэсэн бит хоёрын одоо хятад руу явах хамгийн боломжтой одоо үнэлэх нь бол хятад руу явах эмчилгээ байгаа. Тэр эмчилгээнд бол 150 сая төгрөг бол шаардлагатай. Тэгээд хандив сайхан явж байна. Гэхдээ одоо энэ бичлэгийг үзэж байгаа бол зөвхөн дорнових гэлтгүү тэ Монгол сайхан туурхтангууд минь үндэстэнгүүд минь та бүхэн манай их болор охин гоё туслаад мөрөөдөл хандив аянд гоё нэгдээд энэ хөөрхөн охины хүсэл мөрөөдөлд нэг том алхам хийгээд өгөөсэй гэж бид нар энэ бичлэгийг дахин хийж байгаамаа. За эхлээд ирлээ. Ер нь их болор ямар мэргэжилтэй болъё гэж боддог вэ? Бизнесмен бол гэж боддог байсан. Бизнесмен тийм хаалганы дараач гэдэг юм уу? Өвдөлтүүд болон сэтгэл санаа ер нь хэр вэс? За хаалганы дараах өвдөлтүүд бол үнэхээр амар исэн. Дуурлал төр өвдөлтүүд нь байгаа. Сэтгэл санааны хувьд бол нэлээд хүндэс. Цаашдаа ер нь бол ямар ах бол гэл. Эмчилгээ нөгөө сэтгэл санаа муу ерөөсөө эмчилгээ хийсэн ч сэтгэл санаа муугаа л ерөөсөө биед нөлөөлдөггүй. Тийм болохоор сэтгэл санаа нь хажуугаар нь тасгуулнаас сэтгэл зүйч танд идэг гэсэн. Өдөр шөнөгүй бүр ингээд байнга ажил хийж байнга нэг юмнаас хөөцтэй зоолохоор илүү хүн туссан өмнөхөөсөө шал өөр бүр илүү юм байгаа болохоор ер нь нэлээд хүн давж харахаар ер нь амар хөвдөж байгаа. Цаашдаа ер нь аав ээжийнхаа ачиг л хамгийн түрүүнд хариулъя л гэдгийг л амар боддог та. Амар хэцүү шттэ. Дахиж 10 жил сурахгүй. 10 жилийн хооронд дахиж хийж чадахгүй. Тийм болохоор л хүмүүсийн баяртай охины баярыг биш том хийдэг болохоор. Одоо тарахад бол үнэхээр хэцүү байна. Хинтээ найз нөхдөд ингэж явж чадахгүй болохоор. За миний охины мөрөөдөл хандив аян маань ерөнхийдөө явагдаад сар гарны хугацаа болж байна. Тэгээд одоо өнөөдрийн хувьд тэгэхэд мөрөөдөл хандив маань охины минь хандивт нэгдсэн бүх ах дүү нар нутгийнхан ихэд сумынхан одоо дорн говчуудаа бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Одоо миний охины өвдсөн одоо шалтгаан болсон зүйл нь гэх юм бол мөндрөөс унж маш хүнд бэрцсэн байгаа. 5 нуруугаа хадуулж 1 нуруугаа авахгүй болсон. Сая 5 сарын 8-нд хонхноо ирлээд ингээд олон охтуудад цаг авсан байхгүй юу? Тэг охтууд өвсийг анзалж хахад би охиноо дотроо миний охин гэд гоё бас ингээ хөргөн өвсийг анзлуулаад ээжтэйгээ зөвхөн хонхноо явж явах гэсэн баг та гэж нэр бодсон. Тэгэл утсаар хүмүүс ээжтэй авахгүйсэн сториг нь харахад битээр ч гэсэн бас ингээл төгсөөл инээд явж байгасан гэж зөндөө бодсон. Саяас өвдөөд нь 2-3 хоног нэлээд өндөөцсөн. Тэгээ цаад эмбрэс нь ер нь өнөө магашгүй цаг алдалгүй л иргэсэн. Яагаад 2 ирэхгүй байгаа юм бэ? Тэгсэн тийм болохоор цаг алдалгүй л битээр явах шаардлагатай байгаа. 6 сарын 20 гэхэд битээр Бээжинд очиод хаалгаанд орох нь. Сүүлийн хугацаа 6 сарын 15-нд хандив аянаа зогсоогоод Бээжин лүгэ явнаа гэсэн зорилготой байгаа. Энэ богино хугацаанд 150 сая төгрөг бүрдүүлэхэд амаргүй. Тийм болохоор битээр одоо нийт Монголынхаа ард түмэн элэг нэгт ахын дүүсээсээ
охины минь хандивт чин сэтгэлээсээ нэгдээсэ гэж хүсэж байна. Баярлалаа.